Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал. Та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч будда тур Евро тур эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан дарихийн сүм зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Будда тур 1000 сонсохоор нэг үз. Аад бид өнгөтэй орвах. Оо сайхан. Өнгөтэй. Идэ яагаа вэ? Амттай болохоор ах нь өөрөө ичээд өгөх юм уу? Аштын сайхан ерөөлтэй, амны сайхан бэлэгтэй Альмин сар компани бэлэгт хэвийн бов. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багш майлдсан байна. Тэрний Будда туурын зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгчүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэлийн хэзээс эхэллээ. Эхэлчих. Хөш чидгүүд надад усныхын номерыг өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 90 10 37 64. Уурдуудаа баярлуулгаад уйман нэрнэ. Эрхэм үзэгч олон та бүхэндээ энэ сайхан өдрийн амар мэндийг өргөн барья. За өнөөдрийн манай дугаарт Монголын бурхан шашны төв гандан нэгчлэн хийдийн тэргуун хамблам гавж чойжимцгой өргөдөн ирж сүтэн олон та бүхэндээ одоо айлдвар сургаалan айлдах гэж байгаа. За өнөөдрийн одоо бид хоёрын ярианы сэдэв бол Монгол түмний одоо их баяр цэнгэлийн нэгэн болсон сар шинийн одоо зангуулын тухай одоо хамбламынхан айлдвар сургаалаа та бүхэндээ хүргэх юм аа. Ингээд танд энэ өдрийн амар амгалан айлтгая. Сайхан байцгааж байна. Сайхан да хөлжөө тавлаг байна уу та? Сайхан байна. За тэгэхээр хоёулаа юуны өмнө яриагаа Монгол түмний одоо олон зуун жилийн туршид тэмдэглэж ирсэн энэ сар шинийн сайхан тэмдэглэлт баярын тухай эхлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр Монгол түм маань хэдийн үеэс эхлээд энэ цагаан сарыг тэмдэглэж эхэлсэн энэ талаас нь яриагаа эхлүүл ямар байна? Тийм одоо энэ цагаан сарын тухай бол сайхан эрдэмтэн мэргэд судлаачдаасаа бас сайхан яриулмаар санагддээ. Энэ одоо их үүсвэр гарал хамаг юмыг одоо бид чинь Монголынхаа энэ ахуй дотор шигж өссөн тулдаар нэг цагаан сарыг бол тоомлж байна. Тэгээ их эртний юм байхаа да гэж би ингэж боддөө. Тэгээд одоо манай Чингисийн хааны үед ч гэсэн цагаан сарын тухай бас ойлголт байсан байдаг. Тэгээд тэрнээс журд байсан биз эрдэмтэн мэргэд сайхан ярина байх та. За ер нь цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн одоо үндэсний тэгээд Монголын ард түмэн нийтийн баяр юм да. Цагаан сар бол ягаад ингэж шашинтай холбогдоод байдаг вэ? Тэгэхээр нэг сүүлийн 400-500 жил дотор бол нэг ялангуяа ингэж бурхны шашинтай их холбогдож цагаан сарын утга бол баяжиж буддийн шашин бол одоо шинжлэх ухаанлаг бас одоо юмыг эргэцүүлэн боддог, эргэлздэг, танилцгэлзэж болдог. Тэгээд итгэлээ бол нотлол батлаар ингэж өөртөө тогтоодог тийм шашин шүү дээ. Тийм учраас бол нэлээд тийм одоо Монголын ард түмний амьдрал хүн ардын одоо оюун сэтгэлгээднүүдэд их сүрхийн нөлөөлсөн тийм байдаг да. Тэгээд энэ баярууд Монгол хүний үйл хөдлөл эднүүд бол бурхны шин салшгүй болсон. Тэгэхээр нэг ард түмний одоо хэдэн зуун жилийн түүх 400 жилийн одоо түүх энэтэй барилдсан. Тэгээд 100% буддист орон байсан. Ийм учраас монголчуудын түүхийн 400 жил сүүлчийн дэлгэрэлтийн 400 жилийг Монголын түүхээс авч яана гэж байхгүй л тийм ээ. Тэрнтэй холбож судалж мэдэж одоо ийм монголчуудын аж амьдрал энэ одоо бурхны шинаас юу тогтож юу ямар сайхан үйл явдал болж юу гэж ингэж одоо бид бодох хэрэгтэй.
Тэгэхээр энд бол цагаан сар гэдэг отгонд бол шүтэн барилга. Тэгээд энэ гүн гүнзгий буддийн гүн хаанууд одоо шингэж орсон ийм талууд харагддаг да тийм ээ. Тэгэхээр арга бүлгийн ухаан байна. Тэгээд ингээ эвсэн найрсах ухаан байна. Энэрийн нэгүүлсэх ухаанууд энэ цагаан сар дотор бол буддизмээс их гүн гүнзгий шингэж орсон юм уу даа гэж ингэж бодогддог. Тэгээд эргэл мөргөлийн зүйлүүд бас их орсон. Тэгэхээр цагаан сарын ангалан тэмдэглэхдээ одоо шиний нэгэн битүүн хоёр бол монголчуудын баяр бол зарим нэгэн орн тийм байдаг да. Зарим нь бол ганцхан шинэ жилээ гаргаад эхний өдрийг тэмдэглэдэг бол да монголчууд бол жилийн хамгийн сүүлчийн өдрийг эхний өдөртөө хоёулангийн одоо баяр болгож өдөж өгтөж хоёр тэмдэглэдэг. Тэгэхээр үдэлт нь бол битүүний баяр байна. Энэ цагаан сар гэдэг ойлголтын дотор битүүн орно да тийм. Тэгэхээр битүүнд бол яаж байгаа юм бэ гэхдээ зэрэг энэ бол нэг жилийн тус амьдраад тэгээд одоо нас нэг жилээр нэмсэн. Тэгээ буян заяа одоо юу гэдэг амьдралд нь дэвшил хөгжил гарсан. Энэ бүгдийг тэмдэглэж байгаа. Бас амьдрал бол сайнтай муутай байдаг учраас одоо аливаа нэгэн хүнтэй ам зур исэн мөр исэн ч байт юм уу. Ингээд нүүдэлчин ард юм ойрхон байж ах юм. Эвлэрэл явахгүйгээр нүүдэлчин амьдрал бүтдэг байж л та тийм ээ. Тийм учраас жилийн сүүлчийн өдөр битүүний өдөр бол одоо сайхан эвлэрэл явагддаг. Ингээд тавгээдэгээ бариад нөгөө айлдаа хөргөж одоо ингээд битүүрээ манад орж ирж битүүр идэх тэгэл багадгүй л гэж байдаг. Тэгээд битүүлэхээр орж ирэхдээ болвол одоо бас тавгээдтэй юм хумтаа орж ирнэ. Тэгээ минь тусаа одоо би хэл сэтгэл урвын үүднээс их сайхан байхыг шаарддаг. Цэвэрлэж ариусгадаг сайхан одоо. Тэгэхээр би бол одоо их сайхан одоо сайхан шин дээлэн хийгээд одоо ихний шин дээлээ өмсөн би их цэвэрхэн би тунамл тэгээ хүнтэй харьцаж байгаа харьцаа айднууд нүүр царайны өнгө бол ондон одоо нэг арай нэг тийм осгол зөөлөн болдог гэднүүд байсан да өвөө эмээнэр аав ээжийг харахад бол тэгээд сэтгэл нь бол одоо шинэ жилийн сүүлчээ хамгийн сайхнаар үдэх гэж байгаа тийм одоо сэтгэлтэй. Тэгэхээр би хэл сэтгэл гурвын үднээс л энэ баярыг одоо тэмдэглэдэг юм байсан. Тэгээд сайхан орж ирээд эв найрсалж явагдаад хөөргөө зөрүүлээд урд жилд одоо ам хэл мөрийсэн ямарваа нэгэн алдаа дутагдал гарсан бол тэрнийга цагаатж ингээд одоо сайхан битүүлээд бэлэгдэмбэрлийнхаа үгийг хэлцээд цагаа эдэгээ амсалцаж ингэж идэж явах юмаа идэж ууж ингэж одоо сайхан бэлэгдэмбэрлийнхаа үгийг хэлдэг ийм хэлцдэг ийм тэгэхээр битүүнд бэлтгэл нь бол 29-нд явагдав. 29-нд гэр орноо цэвэрлдэг одоо өөрснөө ус цасан дарах тэргүүтээ одоо цэвэр цэмцгэр байдлаа юу яадаг ч байт юм уу. Тэгээ 27 28 29-нд одоо хуучин оныхаа ажлыг дүгнээд ингээд буян номоо үйлддэг. Энд одоо хойд жилээ даатгаж одоо буян номынхаа үйл ажиллагаанд явуулдаг. Бурхан багшийн ариун сургаалыг уншуулж одоо ингээд сүрээ хийдүүд нь болохтой зэрэг Монголын одоо нэг 1000 түрээ хийдвэж энд бол одоо битүүний шинэ хөвд цуглаад ингээд хорл хурдаг балдан ламбархныг одоо залд ламбархныг одоо охин тэнгэрийг тахдаг. Тэгээд ийм л байсан байдаг. Тэгээд тэр одоо заллага айлтгаж шөнө бол ингээд одоо Монгол айлууд татган дээр 3 мөс тавьдаг битүүний шин. Тэгээд тэрэнд тэр хийд болгонд хорл номоо хорж байгаа тэр үед балдан ламбархан одоо ард түмний даатгаж нийт тэгж байгаа. Тийм учраас айл болгон зочилж ир цайн сагнаа өгдөг гэдэг ийм бэлгэлээр балдан ламбархны одоо идэ ундаа болгож одоо 3 мөс тавьдаг тэргүүтэй. Тэгээд одоо сан арцаа өгүүлээд сангаа тавиад ингээд бурхан шүтэндээ залбираад ингээд баяраа эхэлдэг ийм л байж шүү дээ. За ингээд шиний нэгэн гарахтаа зэрэг шинэ жилийн эхлэл юм тэгээд одоо наран мандаж яхад босоод хамгийн ахмадаасаа эхэлж одоо золгож мэндэлдэг цагаа идэ бол цагаалганаас эхэлдэг махаар эхэлдэг тийм ээ. Сүү цагаалгаараа эхлэе. Тэгээд ингээд дайллага ингээд үргэлжлээд тэгээд үеийнхаа улсуудаа найрсдаг үр хүүхдүүдэд бэлгэсэлт өгч хүүхдүүдэн асарч инэрдэг ийм л нэг сайхан баяр монголчуудын одоо их сайхан баяр байсан та. Тэгээ бэлгэсэлтээ өгдөг. Энд бол одоо бас л бурхны шиний гүн ухааны нэг утгал байна да. Өвлгийн ихэхээр одоо баяж идэг юм аа л гэдэг ийм одоо бурхны шиний тийм одоо номлол байдаг шүү дээ. Энэ ёсоор тэгээд
одоо ядуу зүдүүдэд өглөг өгдөг одоо хамт байж байгаа улсуудаа ингээд өглөг өгдөг ийм л юм. Тэгээд тэнд бол одоо бие хэл сэтгэл гурвын л өглөг маягтай л одоо тийм л ёс заншлыг үйлддэг дээ. Хэл бол дандаа бэлэг дэмбэрлийн үг хэлдэг. Шинэ жилийн эхэн дээр нь бэлэг дэмбэрлэг үг хэлдэг гэж аав ээж өвөө эмээнэр захидаг байсан да. Тэгээ сайхан юмэр жаахан эвгүй юмэр марвал шинэ цагаан сарын шинэ нэг юу яриад байгаа юм чи ухаантай л юм л байсан. Тэгээд энэ нь бол нэг бас л хэвшил юм уу да гэж би боддог дээ. Ягаад гэвэл ингээд бие хэл сэтгэлийн хэвшлийг цагаан сар шинэ жилийн хахин дээр тавьдаг. Тэгээд тэргээрээ 365 хоногтой ингээд харилцан биеийнхээ хүнд итгэж ингэж сайхан явдаг. Ийм л ёслол байсан юм болоо да гэж. Тэгээ сайхан хөөргөө зөрүүлдэг. Хөөрг бол дээр үедээ одоо хурд номонд ч гэсэн манай Монгол шиг ингээд хөөрг зөрүүлдэг одоо хурд номын газар хөөрг зөрүүлдэг газар байхгүй дээ. Тэгээ тамих гээд одоо их төвчдөг. Хол байдаг ийм л юм. А гэтэл Монголд бол одоо өндөр гэгэний үеэс ингээд өнөөх дайчин байлдаанч тийм улсууд чинь бие биендээ аарах удаа тэгээд ингээд болж өгөхгүй хурд номон дээрээ бас одоо янз бүрийн болоод байсан байдгийг. Тэгээд сайхан одоо өглөөний манжин дээр сайхан хөөргөлжээ гэж. Тэгээд ингээ хөөргөө зөрүүлээ. Тэгээд ингээ сайхан тайвшраад тэгээд бие биенийхээ хөөргмөр үзээд ингээд эн чин тийм ээ ийм ээ гэдэг ингээд найрсалт явагдсан. Тэгээд ингээд монголчуудын эв нэгдэл тэгээд өдөө гадааны улсууд ингэж хөөрг зөрүүлдэг болсноор бол эв нэгдэл нэг батжсан. Тэр их сайхан одоо тэгээд хөөрг бол ёслолын асар их нарийн нандин зүйлтэй хэнийг яаж тосож авах тэгэл одоо хөөргийнхээ талбайг суллж өгдөг тэр нь бол одоо би зовлонгүй байгаа зовлон жаргалгүй байгаа зовлонгүй байгаа гэдэг илэрхийлдэг тийм ээ дипломат маягийн тийм шүү дээ. Тэгэхээр тэр хөөргийг сайхан зөв зохистой ингээд өгөөд хөөргийнхээ талбай жаахан сулруулад ингээд өгдөг. Энэтэй бол жирийн сайхан амьдрал ярьж болох юм байна. А жаахан чангалаа доошин дараад өгчих юм бол за зовлон жаргалтай гэрээс нэг хүн өгсөн ч үгүй мөрөгдсөн ч үгүй хамаатан садан тийм зовлонтой үе байна гэдэг ингээд үгээ цэнээд тэгээд болгоомжтой харьцаа тэгээд одоо яадаг. Тэгэхээр зэрэг тэр Монгол улсуудын тэр нэг бэлэгдлийн утгаар бие биенийгээ танин мэддэг чаншин чанарууд өдөөний улсууд хүн орж ирээд минь тусаа мэдэж байгаа. Ер нь одоо өдөөний улсууд ярьдаг л байсан да. Тэдний хүү гайгүй хүү шүү дээ. Минь тусаа нэг сайхан мэддэг сайхан хүү байгаа юм. А тэдний юм нэг тухайн ард тухаараар харсан нэг мозолиггүй гээд ингээд охид хөөхтүүтэй бол тэрэндээ мэдээлэл өгч байгаа. Тэрнтэй суухан бол чи жарахгүй шүү. Энэ нь бол гайгүй хөөгч гэдэг мэдээлэл өгчээсэн байж мэдэх. Тиймэрхүү журмаар тэр хөөргөлөх ёс, мэдлэх ёс эднүүдээ их үнэлдэг. Тэгж байгаа хүнийг одоо тэр айл зочин байдаг. Жишээлбэл бэлэг дэмбэрлэгөө хэлэж хавиргуутай тэр хөөрг одоо тамхилгаа эднүүдээ хийхгүй тэгж байгаа хүнийг бол одоо дараа бол зочин болгож авахтай тун дургүй. За энэ бол яаж ч мэдэх хүн байна. Гэр орондоо дасгаж болохгүй хүн байна гэж ажигладаг. Тэр сайхан улсуудыг бол буян заяа тогтдог. Сайхан орж ирэхдээ зэрэг яриа хөрөө сайхан болоо явчихдаг. Тэдний байнгын зочин байх тэр айлын тийм. Тэгтээ зэрэг хүн монголчууд бол маш их ажигламтай нүүдэлчин улс учраас аюул аваар эднүүд бол өртөмтгий л да. Ягаад бол нэгдсэн гэдэг хүн болгон харж яадаг биш. Тэр талд нэг айл, тэр тэнд 2-3 айл байдаг учраас гадна татны дайсан болоод нөхөр хоёрыг ялахгүйгээр тэгээд гэр орондоо дасгаж болохгүй тийм юмнуудаа их сайхан ажигладаг ийм л байсан байна. Тэгээ энэ бүх үйл монголчуудын энэ үйл цагаан сард нь одоо эхлэл нь орж ордог. Тэгээд одоо хүнийг танин мэдэх, биеийнхээ авсах найрсах энэ бүгдийг бол энэ цагаан сарынхаа өдрүүдэд хийдэг ийм л их сайхан байсан. Тэгээд энэ шашны утгаар баяжаад бүр эв нэгдлийн найрамдлын ийм сайхан утга гарсан ийм юм шиг санагддаг шүү дээ. Та бол одоо социализмын үеийн одоо яг тэр хүнд цаг үед бас тухайн нийгэм ямар байсан тэр үеийн монголчуудын хувьд ялангуяа суурин байсан Улаанбаатар хотод одоо нийт одоо ард түмэн маань сар шинийн үйлийг бас дунд хэсгээс нь тэмдэглэж эхэлсэн шүү дээ. Тийм хориотой байж байгаа. Тэр үеэс эхлээд цагаан сар тэмдэглэж ирсэн тэр түүхээс нэг ялгүй жоохон сонирхол бол одоо чинь та бол өөрөө одоо бас шашин тарьцсангүй ойрхон байсан. Тийм ээ. Тэгэхээр тэр үе таны үед 90 тойронд бол бас харьцсангүй уламжлал соёл зан заншил руугаа ойр байсан юм шүү дээ. Таны орчинд ямар бусад одоо энгийн одоо хотын одоо
суугуул ирдийн хувьд ямар байсан? Тийм ээ тийм. Тэр бол одоо яа харахгүй тийм монголчууд өөрийнхөө амьдарч байсан, ажиллаж байсан тэрнээс болоод хүмүүсийн амьдрал шашин уламжлалаа хүлээж авах чадвар эднүүд нь шал онлайн байдیں۔ Жишээлбэл 40,000 тавьцаачин Улаанбаатар хотын энэ соёл боловсралтай газрууд төрсэн хүмүүсүүд бол үнэхээр мэдлэгтэй оюун ухааны хөгжил сайтай гадаад дотоод яваад үзэгдсэн тийм ухаан тэлсэн тийм улсууд хэдий байдаг боловч тэр Монголын шашин соёлоос их хол байдаг да. Яг гэвэл дарга нар голцоо коммунизмын үеийн дарга нар гэдэг хэм байла. Ерөөсөө шашныг үзэж харсан байх юм бол ажлаас хаалгадчих тийм маягтай шүү дээ тийм ээ. Тэгээ тэр бол ирээдүйн одоо тэр одоо карьер гэж ярьдаг одооны тэр нь бол байхгүй болох тийм учраас бол тэрнийг маш их хамгаалж явах шаардлагатай. Тийм учраас энэ цагаан сарыг ад үзэх, уучин уламжлалыг ад үзэх, Чингис хааныг ад үзэх тэрний одоо Баатар зоригтон эрсүүдийг сайн хэлэхгүй байх. Тэгээд доошоо одоо 21 оны хүртэл явхад бол богдыг үзэхгүй байх, лам нарыг үзэж харахгүй байх. Тэднүүдийг бол байнга муу хэлж явах. Алин бол карьер нь улам их хэвээр. Тийм одоо газар төрж өссөн хүнд бол энэ шашнаас их холдсон. Энийгээ мэдхээ байсан, нүүдэлчин амьдраасаа холдсон, тэрнийг мэдхээ байсан. Иймэрхүү маягийн шинж бол бий л дээ. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбламын адистар шан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддаа тур Евротур эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан дарихийн сүм зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулах Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Буддаа тур 1000 сонсохоор нэг үз. Анд бид өнгөтэй орвах. Оо сайхан. Өнгөтэй. Эдээ яагаа вэ? Амттай болохоор ах нь өөрөө ичээд өгөх юм уу? Аштын сайхан ерөөлтэй, амны сайхан бэлэгтэй Альмин сар компани бэлэгт хэвийн бов. За сайн сайхан юу вэ? Сонинтойхоо аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн юм бэ? Балаа багш майлттай юм байна. Тэрний Буддаа төрийн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хүүш чи тэгвэл надад усных намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 64 Урдуудаа баяр дуулгаад уян нь нэрнэ. Тэгээ би бол хөдөөний хөөхд учраас бол коммунизмын тэр хахир хатуу үед ч гэсэн одоо манай аав лам байж, эмээ маань лам нарын дунд өсч, тийм учраас бол тэр ламтай их ойрхон, шүтлэгтэй ойрхон. Тэгэл хөөхд төрөөл миний нэрийг авахдаа ламаас очиж жимсгэд нэр авч. Тэгээд угааж арчих болохтой зэрэг миний одоо сангийн лам гэж үү дээ. Тэр лам хурж ирээд сан тавьж өгөөд угааж арчиж авч. Тэгэл тэрнээс хойш бов аманга мэтийн одоо нутагт байсан хамгийн сайн номтой эрдэмтэй лам нар чавааруулаад цагаан сараар очиж мөргүүлдэг, залбируулдаг юм байсан байна. Тэгэл хадны багш эднүүд гэж байсан тэднүүд бүгдээрэнд нь очиж эмэм очдог. Тэгэл дагаад очдог тэр шашин шүтгээ багасаа ерөөсөө тэгээд тэр дунд өсчтэй хөдөөний амьдрал дунд тэр цагаан сараа тэмдэглээл. Тэгэл цагаан сарынхаа одоо Монголын айл болгон үйлдвэрлэгч байсан. Яг гэх юм бол одооных шиг н харчаа дэлгүүр байсангүй. Тэгээд одоо өөрсдөө л бовоо хийдэг, өөрсдөө бов борцгоо хийгээ. Тэгэл энэ цагаан сарын бүх цагаан үедээ хамгийн юмудаа өөрсдөө хийдэг, бууз хошураа хэртэл хийдэг. Тэгэл тэр болгонд л хөөхд байхад оролцож, бэмбий нухаж. Тэгэл тэднүүдийг яаж хийдэг
монголчууд их нарийн улс байсан шүү дээ. Ерөөс ингээд бэмбэн ухаал тэгээ хотгаар зүсээд үзэн дотор нь ингээд хий хорцсон байх юм бол дахиад ноххон тэгээд бүр нэг цэвцээс сайхан цагаан цаас шиг ингээд хийг нь гаргаад тэгэл бэмбэ болоод тэгэл бэмбэгээ хийгээл өгнө хэвээ дарна. Тэгээд хамгийн түрүүнд самар эднүүд хийж л одоо ажил хөдөлмөрт оролцож явж тийм ээ. Тэгээд одоо самар ингээд юмд сайхан хийгээд ингээд бомбойлгоо самарч болгоо тэгээд хаачаар хайчилчихдаг зэрэг самрын салаанууд шиг бөөрхөн бүндгсгээ гараад байна. Тэр чинь багад их сонин тэгээд тэгжил ажил хөдөлмөрт орж тэгээд бэмбэ нохож тэгээд боо хөвөлдөг болдог ч юм ингээд цаашаа яваал. Ин гэдэг л байж тэгээд тэр болгон бол одоо цагаан сар гэдэг бол ажил хөдөлмөр төвхтүүдэд сургасан, юмыг мэдүүлсэн, чадуулсан иймэрхүү маягийн л одоо цагаан сар болж байж тээ. Тэгээ энэ дунд би өссөн байна. Тэгээ учраас одоо би өөрөөс харамсдаггүй. Тэр газар төрсөн ямар үлзийтэй болж өвдөө надад гэж. Тийм учраас бол лам нарыг ад үзэх тийм ямар ч шалтгаан надад байгаагүй. Тэр нөгөө өссөн улсууд бол лам нарыг хараад шууд инээдэг. Ингээд одоо шалдан бандич гэдэг юм нэг нэр өгдөг, сэрэлтээр хардаг, улаан зарцгаар хардаг. Тэгэл одоо энэ ламыг муу хэлсэн хянуугаар хардаг. Өөр үдсэн байх юм чи тэднүүд арга байхгүй шүү. Зуртал нь ер нь тийм байсан. Гэтэл бол би бол зүгээр лам хүн гэдэг чи өөр байдаг юм аа л гэж ингэж өсөж илт. Тэгээд би 5-6 настайгаан дээр дагандан араа хашаанд 60-аас араа хашаанд байсан. Тэгээд эмээтэйгээ гандан оролдоор очино. Тэгээд лам нарын дунд ингээд л одоо өдөр болгон шухал тэгэл эмэм гороо эрэхтэй намайг дагуулаа явдаг. Тийм учраас лам нар хэмбэ гэдэг би мэднэ. Их усгал зөөлхөн байдаг. Тэгээд эмээ очиад мөргөж яхад мөнийг чихэр мэхэр өгч байдаг. Тэгэл их сайхан зантай, яриа хөөрөө их сайхантай тэрний багаасаа үзсэн. Тийм учраас надад 19 настай лам босоод тэгэхэд бол лам хүнийг тэр нөгөө улсууд чиг ад үзэх тийм ямар ч одоо үзэл бодол над байгаагүй те. Төлөвлөсөн байсан. Хүн гэдгийг би мэднэ. Яг тэгвэл Монгол хүн гэдгийг мэднэ. Монгол аваажаас төрсөн. Тэгээ гэртээ яг л Монгол хүн шиг ажимдэрдэг ярьж байгаа юмнуудыг би дуулсан. Улсын эсрэг нэг ч үг хэлдэггүй. Гэтэл нөгөө газар төрсэн хүн бол ламыг харахтаа зэрэг ховсголын эсрэгөө бослого болох гэж авал эднүүд яаж авал сэжиглэнгүй харна. Тэгтээ зэрэг бяднуудын энэ Монголын хаа амьдэрсэн улсуудад ийм өөр байсан. Тийм ч учраас өнөөгийн нийгэмд бас тэр коммунизмын сүлдсэн үлдэц тэр өссөн орчноор ерөөсөө ингээд үзэж чадахгүй байгаа тийм байдлууд харагддаг да. Жишээлбэл Монголд нэг ингээд очиод нэг байшингийн суурин дээр лам уншиж явал яагаад ингээд төртөө холиад байна гэд сөрхий ад үзэх маягтай. Нэг газар очиод сан сун тавих ч байт юм уу нэг хурлын үйл ажиллагаанд лам сууж ивэл ингээл манай энэ төрийнхэн ингээл шашинтай холжиж байгаа юм шиг тэгэл нэг л их том юм яриад. Тэгсэн мөртлөө Америкийн эрхэн гүйлээс 6 пастор одоо сачнаа гололдог том 6 пастор авчид тойруулаад тавьсан 13 наснда уншиж байсан Библи дээр гараа үсгээ тавиал явж хаад Америк мөн ардчилсан орн шүү гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид бол бодож чадахгүй байгаа мó. Шашин шүтэх хэрэгчлөө гэдэг нь коммунизмын үед ингээд дэндүү их хавчингуй явц учраас илрэл болгоныг шүүмжиллээр ханддаг ч байт юм уу. Нэг ийм хэсэг байна л да. Тэгтээ зэрэг энэ бол шашин төр хоёрыг тухай хууль гаргасан ардчлалын шашин шүтэх хэрэгчлөө, хүний эрх хэрэгчлөө. Тэгээд одоо ганцхан Монгол биш шүү дээ. Дэлхийгээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн байнгын тунхаглал тэгээд нийт үндэсний байгууллагууд энэ одоо хуучин хоригдсон гэжсэн орнууд бол зүй зэгсээр нь тавиад гэсэн сүсгтнийхээ эрхчлөлийг чөлөөтэй тавьсан. Ямар нэгэн хэмжээнд одоо үндсэн хуультай тэрнтэй ижилэх хуулиудтайгаа шашинныхаа заалтуунууд холбогдсон имиж орнууд байна, уялдуулсан байна. Зүгээр одоо ардчсан гэж байгаа орн ч гэсэн шашинтайгаа хамтраад ажилладаг. Ингээд Америкт бол одоо шинээр гараад ард өмнө хүлээн зөвшөөрөө тэр шашин сүмхийг нээх эрхийн төрөөс олгоцсон тэр сүмхийдүүдийг мөнгө цаас өгч тэгдэг байна. Татвар авч одоо тэрнийгээ үйл ажиллагаанд байнга явуулах тэр уламжлал зан соёл одоо тэр ард түмнээс ихтгэл бишрэлийн хүндэтгэхүүднээс төрийн ямар нэгэн ёслогоо элдэнгүй юм даварж залдаг байна. Тэднүүд нь очиж одоо их орныхон төлөө сайн сайхныг ярьдаг байна. Тэгэхээр зэрэг тэд бол ерөөсөө биднуудын коммунизм үед бодсон шиг лам хүн очихтойгоо зэрэг баллаа хийждэг гэдэг биш шүү дээ. Тэр орондоо төрсэн тэр орондоо хайртай их оронч үзэлтэй жигтэйхэн тийм улсууд байгаа шүү дээ. Очоод тийм ээ Англид очоод Английн пасторууд тийм л байгаа. Америкт очоод тэднүүд нь тийм л байгаа. Монголд ирэхэд Монголын лам нь энэ их орныхон төлөө гэсэн сэтгэлтэй л хүн байгаа шүү дээ. Тэгэл гоё.
Тэгтээ зэрэг энэнийг бол одоо биднүүд ингээ мэдэх ёстой. Биднүүд нэг энэ тэхрүүний хэдэн хүүхэд сургууль явчих бол хүүхэд алаа хайчлаа гэд харамсаад байдаг. Тэгсэн мөртлөө годамжны таран шаан өчнөө хүүхэд тэгээд биднүүдийн харж чадахгүй нүүр царайтай тэгээд ингээ бужигнаад тэн дотор ингээд хогоос хог түүж идээд хахад тэрнийг яахчгүй тэрнийг хайрлж инэрдэг байхгүй. Тэгтээ зэрэг тэрний чи хамаагүй хачин байгаа үстэй сонин тэр хүүхдүүдийг очоо боловсрал олгоод ангилтай төвдтэй тэгээд одоо хиндүүгээр ярьдаг. Тэгээд одоо буддийн ухаан судалсан. Тэгээд жоохон томроод ирэхлээр тэр гомон датсан биднүүд явсан сургууль шинжлэх ухааны сургууль заадаг. Манай одоо Цэдэнданбагийн хүүхэд яваад тэнд одоо шинжлэх ухааны сургуультанд дээгүүр суралцаа. Тэгээд Эморийн их сургууль Харвард эднүүд очиж одоо мэргэжил шинжлэх ухааны сургалт хийгээд буцаж ирээд багшлах хэмжээндээ хүртсэн байна. Тэгээд ингэж ном хэлдэм үзэж байгаа улсуудаа халаглаад байх эднүүд бол яг тэр хуучин нийгмээс тогтсон тогтолцооны үед лам хүнийг дайсан гэж үздэг. Тэрнийг Монгол улсын иргэн гэж үздэггүй. Нэг талд суучаад харааж яадаг тэр үеийг сэтгэлгээ ардчсан нийгэмдээ зохицохгүй. Хүний эрх хэрэгчлөө, шашин шүтэх хэрэгчлөөнд таарахгүй тийм юмнуудаа одоо хийж байгаа юм болоо даа л гэж би ингэж монхог хэлж боддог шүү дээ. Цагаан сарын ярианд эргэж оръё. 17 дугаар зурны алтан гонжлого тэмээх гал дахиад жилээ ерөнхий одоо төлөв нь Монгол зурхаан зорилгож өгж буусан юм бол би жил болгол хэлдэг. Энэ жил дуусна гэдэг бол ерөнхийгээр наваад үзэх юм цаг хугацааны л үргэлжил. Биднүүд энэ сар нарны үедлэр нэг жилийн одоо ийм томьёол гаргаа тэрэндээ ингээд баярлдаг нэг ийм л ажил юм да. Тийм учраас л 60 солигдлаа гээд 100 солигдлаа гээд 1000 солигдлаа гээд биднүүдийн амьдрал шаал цоо шинэ хүн болно гэж байхгүй л. Яг л урд тавьсан ямар одоо үр тарьсан тэр үрэлд оргодог тийм ээ. Байцааны үр тарьсан бол байцаал оргоно. Төмснийхийг тарьсан бол төмсөл оргоно. 10-ыг тавьсан бол 10-ыг. Тэгэхдээ зэрэг биднүүд урдлынхаа амьдралд ямар суурь тавьсан тэр амьдрал бидний амьдрал үргэлжилнэ. Тийм учраас Монгол орн хөгжиж байгаа, дэвшиж байгаа сайн сайхан зүйл маш ихтэй. Тэр сайн сайхан зүйл үргэлжилнэ гэж бодож байгаа. Байгаль дэлхийн хувьд бол бидэнтэй бас одоо шүтэн барилгын асар их холбоотой. Тэрнийг одоо боддог л хүн болгон мэднэ. Биднүүдийн эв нэгдлэг үед энэ өлсөж цангаад янз бүр болоод байгаа үед энэ тэнгэр бүүдийгээл үүлгүүд мөртлөнгө бүдийсэн хачин болоод тэгэл хүмүүсийн сэтгэл санаа тогтгоо болоод эхэлдэг. Тэнгэр өөрчлөгдөөл байгаа харагддаг. Гэтэл бол жаргалтай сэнгэлтэй үед өө сайхан. Тэгтээ зэрэг 90 оноос хойш ажиглаж үзэхэд бол тийм л юм. Биднүүдийн тэнгэр эвээгээд байгаа юм шиг л харагддаг. Тэгээд энэ их дайнтай, байлдаантай, бие биенийг алж чаддаг газар хөдлөн эвгүй болно. Янз бүрийн юм болдог шүү дээ. Тэр газрууд л олцоо ажигладаг шүү. Сэр мэр цаян хөдөлж байгаа тэр байдал. Тэгээд нэг жаахан тахгүй нийгмийн хөдөлгөөнтэй байгаа тийм газрууд бол газар хөдлөг хар салхи хэлтэн юмнууд бол нэлээд их болдог. Тэгтээ байгаль юм чин байгаль л шүү дээ. Хүн захирагдны хажаавах уу. Тэгтээ шүтэн барилгын холбоо тэгж байдгийн болов гэж би боддог. Тийм учраас бол бид аль болохоор энэ цагаан сараа сайхан хийгээд эвтэй нэгдэлтэй биеийнхээ дэмжиж биеийнхээ ойлгож ингэх юм бол бидэнд сайхан л одоо нийгэм сайхан жаргалтай гэр бүл сайхан жаргалтай одоо албан байгууллага сайхан жаргалтай улс орн минь байна. Энэ нь Улаанбаатарчхийн тэгээ байгаль дэлхийн шүтэн барилгын холбоотой юм ямар нэгэн одоо сайхан байдал үүсэндээ л гэж сайхан байдал бий болно доо л гэж ингэж одоо боддог. За зурхаан хувьд бол одоо магадлал юм байгаа юм. Тэгээд энэ магадлалыг хайхрахгүй байх гэхэд хэцүү. Яагаад гэх юм бол зурхаа бол төмөнгийн иргэнэ гэж одоо урах дэшин үздэг нийтийн гэж. Одоо энэ коммунизм ирэхээс өмнө бол ерөөсөө альч шашин тэр энтхэгэднүүтэй бол альч шашин зурхааг хэрэгэлдэг л байж. Төвдөд бас тиймэрхүү л байж тийм ээ. Монголд бас нэг тиймэрхүү л маягтай. Тэгвэл зэрэг нийтийн ухаан юм да. Тэр одоо хүн ард нь бүгд хэрэгжилж байдаг малчин. Тийм учраас нийтийн ухаан энэнийг бол ингээд олон зууны тарс олон мянганы тарс энэ байгальтайгаа нэгт холбоотой байсан ард түмнүүд энийг мэдэрч над хэрэгтэй юм байна шүү дээ гэж энэний үндэснээс илүүхээс огт хэрэггүй юм байна гэвэл хэдэн нийгмийн шалгалт аль хэзээ алга болчих гэж байна. Энийг хинч таахгүй байх гэж байна. Тэгтээ зэрэг энэ бол хэрэгтэй зүйл юм байна гэдгийг би боддیں۔ Тэгээ ер нь одоо энэ хурал ном хоруулах хэднүүдээс ахвалаад бүгдээ хэрэгтэй шүү дээ гэж ингэж боддог. Ягаад гэвэл би шашинтай хүн, шүтлэгтэй хүн.
ажиглаад байгаа тийм юм ажиглагддаг. Яагаад гэх юм бол одоо жишээлх юм бол сэтгэл зүйч дээр очиад тэр хүнийг судлаад ийм сэтгэлгээтэй байна. Одоо энэ стресс орсон байна гэдэг сэтгэлийн сайхан цайруулчихлаар зүгээр болоод гараад явж байгаа. Тэрнтэй ижилхэн бурхан багшийн тэр ариун сургаалыг тэр хүнд өвчтэй зовлонтой янз бүрийн бэрхшээл тохирсон тэр хүнд уншаад өгөхөд хэрэг болдог юм. Улаан цайн мэдэгддэг. Тэрэнд одоо хэрэг болоод байгаа. Зүгээр бусад шашин шиг бид шалтгаанд нь оролцож тэрний амьдралыг ормонгоор нь зовлон мовлонгийн гараараа аваад хайна гэхгүй гэдэггүй шашин манаш. Нөхцөлд нь оролцдог. 100% нөхцөл шалтгаан бүрдэх байсан бол тэрний хүчингүй болгоод нөхцөлд нь оролцдог юм юм. Тэгэхээр нөхцөлд нь оролцно яа нөхдөд зэрэг тэр хүний сэтгэл санааны засвар жишээлх юм бол одоо тэр өвчин зовлонтой байгаа бол тэрнийга хэтэрхий менинхилэн бариа тэрнийга үнэхэрийн тэнд байгаа хизээч хувирч өөрчилж өгсөхгүй миний өхлийн имэрчлээ гэж бодохгүй тэрний харьцангуй болгоод тэрний гэрлийн мөн чанартай одоо сэргижүүлээ тэгээ бодолд нь суулгаж өгөөд энэ материалын зүйл гэдэг чинь манайх бол шинжлэх ухаан шүү дээ тийм ээ. Одоо энэ нэг бол атом молекул бодисын гэлж жижигсээс нэг хүн бүтээсэн гэхгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ зэрэг тэр үндсэн мөн чанарт нь байгаа. Энийн байнгын хөдөл дээр овсон уучирдаг шинж чанар ийм байдаг юм аа. Тэгэхээр өвчин зовлон гэдэг бол бас энэ ховсон өөрчлөгдөх шинжтэй өцгдөр ингээд өвдсөн бол өнөөдөр зүгээр болж болдог ийм ховсон өөрчлөлт матери болоод энэ ой гэж бэш гэж ярьдаг да тийм энэ бол байнгын ховсон өөрчлөгдөх шинж чанартай ийм байдаг. Иймэрхүү маягийн тэр уншиж байгаа номон дотор нь байгаа юм шүү дээ. Мосова Вашингтон сарвадар тэр хоосон чанарын гарт одоо яагаад боцож одоо ариун. Гэхдээ энэ бол яагаад туслахгүй байх вэ гэж би боддог. Зурхаач гэсэн их хэмэртэй залтай сайхан явж байгаа үед бол зурхаа нэгтгэж тооцоод ахаар биш байдаг юм а гэж зурхаач нь багш нар минь айлтдаг байсан. Яг сайхан нэг хэмэр сүлдмуутай ингээд нэг хүндчдэг байдгаа биори одооныхаа биоритмийн дортол болсон. Тэр үед бол тэр зурхаа дээр гарсан юмнууд яа харахгүй тохиолдол эхэлдэг шүү дээ. Тэгэхээр энд бол болгоомжтой байх тэр магадлалыг хүлээн аваад болгоомжтой байх. Яагаад буруу байх вэ? Яагаад хурал ном уншуулахгүй? Далаа багш гүрэм хийх гол биш шүү. Сүм дугуун барих гол биш шүү гэж байгаа болохоос биш. Өөрөө маань уншаад бяцлал хийгээд баанжинан алдаж байгаа огт хэрэггүй гэж хэлээгүй шүү дээ, тийм ээ. Энэ чухал биш шүү. Мэдрэх нь чухал. Мэдэж аваад энэ гүн зүй бис. Ягаад гэвэл орчин үеийн энэ техник шинжилгээ ухаан дэглэгэрснээс хойш хүн өөрөө тэр шашныг үнэхэрийн судалж мэдээд орхих юм бол амьдралд нь өөрчлөлт гарахад хамаагүй илүү байж байгаа. Энэ одоо шалтгаанаас болоод тэр буддизмын тэр гүн ухаан шинжлэх ухаантай таарад байгаа тэр квант физик элдэн юмтай ингээд ярихад бол дөхөөд байгаа. Тэр таарад байгаа. Тэр нөхцөл байдлыг мэдэх юм бол шашнаа жинхэнэ үннээс нь ойлгоод жинхэнэ шүтэг бишрэл гэдэг бол бодит болж ирж байна. Тэгэхгүй зүгээр ямар ч мэдлэггүйгээр шүтчих юм бол мухар сүсг рүү явчих гээд байна гэж. Одоо зүгээр л одоо манай 10 жилийн хөгшөөч шиг дүүрэ гэдэг номыг зааж эхлэхэд шинжлэх ухаан ярьж эхэлдэг. Энэ 5 мэдрэлээр дамжиж байгаа ангадагч нь тэр хөхөнгийг энэ дээр тусгаж байгаа нүдний тусгал тэгэхээр дотроос нь орж ирж байгаа оюун ухаан. Энэ тэгэл ерөөсө марксист маягийн л одоо шинжлэх ухаандаг тийм юм харагддаг шүү дээ. Тэрнийг л хүүхдэд зааж эхэлдэг. Түүнээс бөөрөх сөхөр гэж цаадгүй шүү дээ. Чи зах зохионд нь орсон юм байна. Тэгэхээр иймэрхүү маягаар энийг мэд чад гэж байгаа ийм юм тийм учраас ингэж энэгээ мэдэж чадаж шүтэх юм бол Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбаламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбаламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар аялаарай. Ариуслын зууч Будда тур. Евротур
Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан Дарихийн сүм, зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал урьж байна. Будда тур 1000 сонсохоор нэг үз. Анд бид өнгөтэй орвах. Оо сайхан. Өнгөтэй. Идэ яагаа вэ? Амттан болохоор ах нь өөрөө ичээд өгөх юм уу? Аштын сайхан ерөөлтөй, амны сайхан бэлэгтэй Альмин сар компани бэлэгт хэвийн бов. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Балаа багшд майлдсан юм байна. Тэрнээ Будда төрийн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөш чи тэгвэл надад усных намрын нөгөөч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 Уурдуудаа баяр дуулгаад уйман нэрнэ. Ерөнхийдөө мухар сүсгийг эсэргүүцэгчид бол ихтэй зэрэг ер нь хүн төрөлхтнийг дийлэхгүй л болов гэмээр харагдаад байна. Саян гэрэлээ хэрэгтэй ариулахаас мухар сүсгээс ангижруулаад байх хэрэгтэй. Гэхдээ хүн төрөлхтний юмд гордж яадаг, ирээдүйд мөрөөдөж яадаг, тийм болоосоо гэж боддог яадаг хүн төрөлхтний аран шинд бол энэ мухар сүсэг гэдэг юм дээр доргүй байна. Европт ч байна, Америкт ч байна, Монголд ч байна, Азад ч байна. Жишээлбэл би Европыг л одоо ерөөсөө мухар сүсэггүй болсон болоо да гэж ингэж. Тэгэл Австралид очоод ингээ харж байгаа тэр Гётен хөшөөнд очоод оюутнууд он завхгаал тэрний номыг нийлээл барайл одоо тэгэл книжгэр дөнгөхийн ямар илчиж магадгүй байж л байт. Цаашаа яваад Чехд очоод Карлин өрн дээр гараад байжсэн. Тэр олон хүний хөшөөнүүд дотор нэг хөшөөн дээр очоод хүслээ чивэндэг ингээл дэлхийн бүхэн очицол тэрний өмнө хүслээ чивнээл зогсож байна. Цаашаа Брюсселд очихдаа Ави Мариягийн нэг хэвтэй өдөр тэрний гарыг илээл дахиад Брюсселд ирдгийн гинлээгээд бүгдөө дайраал илжил байт. Америкт очоод ингээ хараад хөрөнгөний бижээ ор талд очоо бухны хуухныг барьсан баяжих гал. Тэгтээ зэрэг хүн төрлөختөнд ерөөсөө нэг юм бол байгаа л байд. байна. Тэгтээ зэрэг энүүнийг одоо манай энэ саяхан бичсэн тэр юмнуудыг хараад эднүүдийг бүгдээрийг нь болиулах гэж байгаа юм болов яаж байгаа юм бол. Тэгээд энийг одоо ямар ухаантай юм дэлхийн бүхэн Иесусийн мэндэлсэн газар тэр сайхан түүхийн дурсгал тэрмийг ингээд ухаад авцсан. Хүслээ бичээл цаасан дээр бичээл тэргээр өглд ингээд шургуулад байдаг. Хайр юм аа олон тэр юм. Тэгтээ зэрэг энэ юм хүн төрөлхтөнгийн юм байгаа юм. Тэгээ энийг л соён гэгэрлэх гэж шинжлэх ухааны оролддог юм болоо да. Гэмээр тэгтээ бол Европт бол шашин шүтлгээ хүлээн зөвшөөрдөг үйл ажиллагаанд одоо оруулдаг барьдаг. Тэгээд ерөнхийлөгчний хүртэл сүм дугандаач зулаан өндөрийн хамбиныг тэмдэглээл зогсож байгаа ард түмтэйгээ тэгэл тэр л одоо байдаг юм да тэгэл. Тэгээ энэ бүгдийг бол тэр хачим мухар сүсэг гэдэг ялгаж шинжлэх ухаангаар судлаад үнэхээр юм буруу юм байна гэж ингэ тогтсон нөхцөл тэрнийг одоо